Би бол Монгол улсын хэлийн зэрэгт ажиллаж байсан бэлтгэл хорондоо эс самданд овжид гэдэг хүн. Монгол улсын гавьяат барилгах шиг би өөрөө бол Завхан аймгийн сонгон сумын харьяат. За хэлийн зэрэгт 43 жил ажиллаад ингээд одоо тэтгэвртэй гарсан хөө. За би энэ хэлийн зэрэгт ажиллаж байхдаа 1990 онд хэлийн 1-р отроод буюу ухаанд одоо нэг үгээр Баян Хөлгийн аймгийн хэлийн отродыг бол одоо захирч байлаа. Энд 3 жил ажилласан хүн. Энд 3 жил ажиллах үед бол ухаандаа их нүүдлийг хэлсэн. Монгол улсад ухаандаа одоо ардчсан хувьсгал өрнөцсөн. Баян Хөлгийд бол ухаандаа ерөнхийдөө ард түмэн бол Казахстан гэж улс байгуулагдаад тийшээ нүүхөр болсон ийм үед одоо ажиллаж байсан юм аа. За энэ үедээ бол ухаандаа улаан улсын хил хамгаалтын төлөө Увс аймгаас бол зэргийн албаа гэж татаж явж байсан. Тэгэд бид одоо би бол тэр үед улсын зэргүүдтэйгээ ажиллаж Монгол улсын хэлийг амар амгалан авч үлдсэн юм хүн. Тэгээд энэ талаар бол хил хамгаалах байгууллагаас судалгааны ажил явуулахаар одоо яаж ингэж хил хамгаалж байв, яаж байв тэр үед чухам гээд. За энэ үедээ бол юу гэхээр зэрэг Монгол улсын хэмжээнд хамгийн олон хэл зөрчигч байсан гэдгээр одоо алдарсан ийм одоо хүндээ. За энэ хил хамгаалтанд одоо энэ олон хэл зөрчигчийг барих асуудлыг бол мэдээж хэрэг манай сэргүүд гүйцэтгэж гэж таарна. За тэр сэргүүд нь бол манай Увс аймгаас татагдсан сэргүүд байсан учраас энэ судалгааны ажилд тэр сэргүүдэд татан оролцуулах, ялангуяа одоо олон хэл зөрчигч байсан сэргүүдээ одоо алдаршуулах, тэдэнтэй уулзах, тэдний туршлагыг судлуулах, ном хэвлэлд оруулах, баримтат кинонд зураг авалтанд хийлгэх, хэлийн зэргийн судалгаанд оруулах гэсэн ийм ажлаар явж байгаа. За ингээд энэ ажлаар явахдаа бол 1989-өөс 93 онд Увс аймгаас зэргийн албанд татагдсан сэргүүттэй хийх уулзалтыг би энэ 6 сарын 12-нд 10 цагаас энэ ангийн хөлөвт хийх юм аа. Тэгэхээр тэр үед албаасан сэргүүдээ би ирж одоо оролцооч гэж урьж байгаа юм. Та яг 89-өөс 95 оны хооронд алба хаасан сэргүүдийн тэр судалгаа одоо овг нэр одоо хаяг байршлыг ер нь олж тогтоож чадсан уу? Яаж холбогдож байна? За би бол яг ухаандаа энэ манай судалгааны группийн нөхдүүд маань бол ерөнхийдөө хэлийн зэргийн архив, аюулгүй хамгаалалтын архив ингээд бусад архивуудаас зарим нэгэн нэрсийг бол авсан. Хамгийн одоо нэг олж чадаагүй юм 1989 оныхоо зэргийг гэдэг олноор нь олж чадаагүй. Бусад оны зэргүүдийг бол ямар ч байсан олсон, зарим нэгнтэй холбоо тогтоож чадсан, зарим нэгнтэй чадахгүй л байна. За гэхдээ бол ингээд ерөнхийдөө ийм телевиз радиогоор бас зардал явуулж байгаа. Танай юугаар сайтаар одоо ингээд явуулчихаар зэрэг олон дагагчтай учраас хүмүүсүүд маань их үзэх байх, зэргүүд маань ирэх байх гэж би бас найдаж байна.